За дараагийн лайвыг би та нарт амжуулъя. Тэгэхээр Тэмүжин Чингис хаан Харкрэдийн тойролтой нөхрөлжээ. Тэд Есүкэбаатарва тойролын нөхрөлийг үргэлжлүүлсэн. Тэгэхээр одоо би та нарт нэг зүйлийг сануулъя. Хаан аль байршилд Есүкэбаатарва тойрол хоёр нөхрөлсөн бэ? Тэр хоёрын нөхрөлсөн газар зүйн байрлал яг хаана байдаг вэ? Тойролын орд туулын гүндэд идэвхтэй одоо байгаа. Яг тэр туулын голын гүндий орчимд туул голд урсан орж байгаа нэгэн гол вэ? Түүнийг төргний гол гэнэ. Тэрхүү төргний голд Есүкэбаатар тойролтой нөхрөлжээ. Андууд болжээ. Өөрөөр хэлбэл тэд нэг голын усыг ууж байсан, төргний голын усыг ууж. Яг энэ байршилд Тэмүжин тойрол хоёр дахин нөхрөлжээ. Гэхдээ Бүрт хатны булган дахыг тойролд нөмрүүлж байж хоёр дахь нөхөрлөл болсон сонирхолтой. Харин гурав дахь нөхөрлөл бол чадаагүй. Нийлхсэнгүм урууж, эцгийг даган уруулж, хүүгээ дагаж тойрол хөөрхий урагчийн дүрд орж Харкрэд усаа 3 дахь удаага 3 дахь үе дээр тохиолдуулж чадахгүй, сэргэн мандуулж чадахгүй Харкрэдийн хар төр туулын голын айсавд мөхжээ. Тэгэхээр төргний голын айсавын ундрах хизээч туулын голд үл хамаарна. Энэ та нарын Улаанбаатар хот орчмын унтны усан санаа зовж байгаа бол төргний гол түүний дараах, өөрөөр хэлбэл Богдуулын 44 намдагууд ундарч байгаа үү олон Цингэгүст булгуудын айсавд хандаж хашгирдах ёстой. Туулын гол бол хайрлаж хамгаалах юм биш ээ. Эн чинь шар усны гол, цас, борооны усаар, үерийн усаар тэжээгдэг гол. Ялгааг нь таньчихта баярлалаа.